Монгол улсын их хурлын дарга, Монгол Ардын намын дарга уучрал гал морин жилийнхаа анхны орон нутгад дах томилтоо Дархан Сэлэнг аймагт ирж ажиллалаа. За энэ бол тохиолдлын зүйл биш. Учир нь юу гэвэл төвийн бүс үүн дотроо Дархан Сэлэнг төв аймаг өөрөө Монгол улсын эдийн засгад их томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Нэгдүгээр газар тариалангийн гол үйлдвэрлэл, гол сүүний үйлдвэрлэл, за ингээд хүнсний нарийн ногооны гол үйлдвэрлэл энэ бүс нутагт явагдаж байна. За улсын хэмжээний томоохон стратегийн том орд газрууд, төмрийн томоохон уурхаанууд, за энэтэй холбоотойгоор ган боловсруулах том үйлдвэр зохицбор барих асуудал. За шинээр дулаан цахилгааны шинэ их үүсвэр станц барих гэх мэтийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын бас явцыг шалгаж үзэж бодлого эрх зүйн орчинд дэмжлэг үзүүлэх чиглэлээр бас мэдээлэл авах чиглэлээр ажиллалаа. Төвийн бүс маань өөрөө төвлөрлийг сааруулах. За орон нутгийн хөгжлийг дэмжих, бүсчилсэн хөгжлийг дэмжих энд их том загвар болж байгаа юм бүс нутаг. Тэгэхээр энэ бүс нутгаас сонгогдсон улсын их хурлын гишүүд мөн өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцож торгийнхаа асуудал, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайлан бас эргээд сонгогчдод тайлгналаа.